EQ-гийн хамгийн сүүлийн чадвар 5 дахь чадвар буюу нийгэмтэй харилцах чадварын тухай өнөөдөр үзнэ. За өмнө бид нэр 4 чадварын тухай үзсэн байгаа. Нэгдүгээр бид нэр сэтгэл хөдлөлөө таних, хоёрдугаарт сэтгэл хөдлөлөө удирдах, гуравт нь бол эмпати буюу бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, мэдрэх, таних тийм үү. За дөрөвт нь бол мотивац буюу өөрийгөө зоригжуулах гэдэг. За энэ 4 чадвар бид нар үзсэн. Тэгэхээр бид нар одоо бид нар юу хийж чаддаг болсон бэ гэвэл мэдээж одоо сэтгэл хөдлөлөө ойлгодог, сэтгэл хөдлөлөө таньдаг, бусдын сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрдөг, тэгээд өөрийгөө зоригжуулдаг болсон. За өнөөдөр бол хамгийн сүүлийн сэдв буюу нийгмийн харилцааг ойлгох, нийгмийг ер нь ойлгох. Гэтэ энэ сэдв бол яг энэ гарчгаараа бол шууд ойлгогддог. Ягаад гэвэл энэ бол арай нэг өөр зүйл гэдэг. Энд бол хувийн одоо энэ хүртэл явсан хувийг ер нь чөмөр эргээд үзье тийм үү. За сэтгэл хөдлөлөө ойлгодог болсон, удирддаг болсон. За хүний сэтгэл хөдлөлийг ойлгодог болсон. Хүнийг одоо тэр чигээр нь хүлээн зөвшөөрдөг болсон. Халиваа одоо хүний ааш аран шиг яг зүгээр шүүлтүүргүүгээр тэрийг бол зөвшөөрдөг болсон. Маш өндөр хэмжээнд сэтгэл зүй бэлтгэлтэй хүн болсон. За бас өөрийгөө одоо мотивацлцдаг буюу өөрийгөө зоригжуулдаг тийм чадвартай болсон. Тэгэхээр энэ 4 чадварыг эзэмшсэн хүн бол ягарахгүй лидер хүн. Тэгэхээр манай Монгол ардд нэг мөнх хөнгөтгөрийн 3 засаг гэж нэг айхтар үг байдаг тийм үү. За нэгдүгээрт нь бие зас, хоёрдугаарт гэрээ зас, гуравдугаар төрөө зас гэдэг. Тэгэхээр энэ EQ-гийн 5 чадвар бас үүнтэй бас их адилхан. Одоо үүнтэй их агаар нь их нэг адилхан. Ягаад гэвэл EQ-гийн эхний 3 чадвар. За сэтгэл хөдлөлөө таних, сэтгэл хөдлөлөө удирдах. За тэгээд өөрийгөө одоо зоригжуулах. Энэ 3 бол эхлээд тэр мөнх 3 засаглалын эхлээд бие зас гэдэг тэр маш их төхөж очив. Тэрсэл энэ яг энийг л өгүүлж байгаа юм шиг. За хоёр дахь нь эмпати буюу бусдыг ойлгох. За энэ бол бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох гэсэн. Тэгэхээр чинь яг бид нар энэ дэр гэр орноо засаж байгаатай адилхан гэсэн. Нэгэсэндээ одоо хүн гэр орноо заснаа гэдэг чинь бусдыг хүлээн зөвшөөрөх, тийм үү? Бусдаа хилэмээ ойлголцож чадах чадвар гэсэн. За хамгийн сүүлийнх нь бол төрөө зэс гэсэн юм дээр байгаа. Тэгэхээр энд бол бас энтэй их ойрхон. Ягаад гэвэл EQ-гийн 5 дахь чадвар бол ерөөсөө л нийгмийн харилцааг ойлгох. За энэ дээр зөвхөн нийгмийн харилцааг ойлгох энэ бол ерөөсөө биш. Ягаад гэвэл та өмнөх 4 чадварыг эзэмшчихсэн хүн бол ерөөсөө л лидер хүн. Тэгэхээр одоо бид нэр яах ёстой вэ гэвэл энд бол эргээд нийгэмдээ үйлчлэх. Ерөөсөө л энэ хамгийн гол чухал зүйл. Энийг л энэ дээр л ингэж өгүүлж байгаа юм. Та одоо айхтар хүн болсон, лидер хүн болсон, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ойлгодог болсон, бусдыг хүлээн зөвшөөрдөг болсон, өөрийгөө зоригжуулж чаддаг болсон, маш их эмпати үзүүлж чаддаг хүн болсон. Одоо тэгвэл яах вэ? Та одоо буцаад нийгэмдээ үйлчлэнэ л гэсэн. Нийгмийнхаа одоо сайн сайхан тусын тулд та ямар нэг юм хийх чадварыг өөртөө суулгал гэсэн. Тэгэхээр энэ дээр бол хүн яг ингэж л одоо харагдана гэсэн. Нэгэсэндээ одоо юу гэсэн үг вэ? Та нийгэмдээ маш сайхан нийгмийнхаа ачаар одоо эргэн тойрныхаа ачаар та үнэхээр одоо хүчтэй хүн болсон, лидер хүн болсон, маш сэтгэл зүй бол хүчтэй, сэтгэл зүгээр бол хүчтэй хүн болсон. Харин одоо байгаа яах вэ? Нөгөө нэг сул байгаа хүмүүстээс эсвэл одоо энэ 4 чадварыг эзэмшиж амжаагүй байгаа хүмүүстээ та үлгэр жишээ үзүүлнэ гэсэн. Нэгэсэндээ одоо түрүү хэлдгээр буцаад та яах вэ? Нийгэмдээ одоо өөрийнхөө сурсан эрдмээ буцаад түгээл гэсэн. Ерөөсөө л бусдыг ойлгож, бусдыг хошуучлна гэсэн. Тэгэхээр энэ дээр 2 3 одоо юу гэдэг зам байдаг. Тэр энийг мэднэ. Нэгдүгээр одоо яаж болох вэ гэвэл та өөрийнхөө хөрөнгө оруулалтаар тийм үү хөрөнгөөр хүмүүс тусалж болно тийм үү. Донешн хийгээд ямар нэгэн сайн үйлс за оролцоод гэсэн тийм мөнгөөр хоёрдугаар биеэр оролцож болно. Яг өөрөө ингээд бусдын төлөө, нийгмийн төлөө ингээд махан биеэр яах оролцсон. Гуравдугаар мэдлэгээр оролцож болно. Нэгэсэндээ одоо мэдлэг түгээнэ гэсэн. Та одоо ингэдгийн тэгдгийн хичээлүүдийг ингэж түгээнэ гэсэн. Энэ 3 одоо хэлбэрээр хэрвээ та нийгэмдээ одоо ашигтай, нийгэмдээ одоо ингээ эргээд ингээ маш их сайхан эерэг зүйл үзүүлж байгаа бол энэ бол та бол яалтчгүй EQ-гийн 5 дахь чадварыг эзэмшиж эхэлсэн байна. Эсвэл
одоо энэ 5 дахь чадварыг эзэмшсэн хүн байна гэж нийгэм таныг тодорхойл. Түүнээс шинд яг гарч ирсгээ бол нийгэмтэй харилцах чадвар буюу та нэг ёсондоо одоо бусад хүмүүстэй харилцаж чадж байна уу гэсэндээ бол зөв энэ бол байна. Энэ бол та бол энэ дээрээ сурчсан. Ягаад гэвэл та эмпати буюу бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож сурчсан. Тэрнтэй харилцаж сурчсан байгаа. Харин одоо бол дахиад нэг өөр өндөр түвшинд гарч байгаа байхгүй. Тэгэхээр IQ-гийн 5 дахь чадвар бол ерөөсөө нийгэмд та буцаад юу өгч чадах вэ? Та буцаад нийгэмдээ ямар сайн сайхан юм өгч чадах вэ гэдгээр л таны тэр чадвар тодорхойлогдож байгаа. Ингээд энийг сурсан тохиолдолд та IQ маш өндөртэй хүн гэдэг шиг EQ буюу сэтгэл хөдлөлийн ухаан танд маш өндөр одоо та тэнийг төлөвшүүлж өөртөө авсан байна. Ер нь бол сэтгэл зүйд бол та маш хүчтэй хүн байна гэж тодорхойлогдно л гэсэн. Ерөөсөө л 5 дахь чадвар бол ерөөсөө нэг л ярьж байгаа юм гэсэн. Энэс биш бид нар одоо нийгэмтэй харилцсан, нийгмийн сэтгэл зүй, нийгэмтэй харилцах чадвар гэдэг бол энэ бол амархан шүү дээ, тийм үү? Хүн эмпатигаар бид нар хийж сурцсан байгаа шүү дээ. Харин энэний дээдх чадвар гэдэг бол буцаад бид нар нийгэмдээ үлгэр жишээ бол. Эсвэл энийг л одоо биднээс энэ ялангуяа энэ орчин үеийн залуучуудаас л шаардж байгаа юм. Ялангуяа энэ чадварыг хөгжүүлээсэй гэж энэ олон улсын одоо 5 үндсэн жишг заавал хүнд байх хэвээр ийм жишг одоо чадвар байгаа юм аа. За ингээд энэ 5-ыг ингээд дуусгах чадлаа. Тэгэхээр хичээлүүдээ их сайн эхнээс нь үзээрэй. Ялангуяа одоо тэр эхний одоо 1 2 3 эмпати хүртэл бол үнэхээр чухал шүү. Ягаад гэвэл сэтгэл хөдлөлийг тань гэдэг бол таны 30% бариад авчлаа гэсэн үг. Сэтгэл хөдлөлөө өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах чаддаг болчлаа гэдэг бол ер нь бараг 50-аас дээш хувь хийчлээ гэсэн. Мэдээж одоо ингээд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах сурцсан хүн чинь бусдын сэтгэл хөдлөлийг бол хүлээн зөвшөөрдөг болчихно. Харин өөрийгөө зоригжуулах гэдэг зүйл бол өмнөх хичээл бид нэр ярилцсан. Энэ бол зүгээр л хийх явцдаа л ургаж гарч ирдэг. Өнөөдрийнх бол зүгээр та эргээд нийгэмдээ л сайн одоо үйлсийг хийн. Эргээд та нийгэмдээ хэрэгтэй шүү гэдэг чадварыг л бид нэр хөгжүүлж байгаа. За ингээд энэ 5 чадварыг би өөрийнхөө хэмжээнд бас чадан ядан гаргалаа. Мэдээж одоо сайныг аваад мууг нь гээгээрээ. Ягаад гэвэл алдаа оноо зөндөөл байгаа. За ингээд анхаарал тавьсан та бүгдэд баярлалаа.